Энэ удаагийн нөхцөл бүгдээ када гэдэг нөхцөлийг хамтдаа үзэх болно. Када. Энэ нь монгол хэл руу явах гэсэн утгатай байгаа. Руу явах гэсэн утгатай байгаа. Руу явах. Дараах хэсгээс бүгдээ ажиллаж хараарай. 어디에 가요? 어디 나가들에 어디 하샤 гэсэн утгатай. 어디에 가요? 하샤 явж байна. 식당에 가요. 식당에 가요. 식당 гэдэг нь цайны газар гэсэн утгатай. Тэгэхээр өнөөдрийн бидний үзэж байгаа нөхцөл маань энэ байна шүү дээ. Тэгэхээр цайны газар руу явж байна. цайны газар руу явж байна. 식당에 가요. цайны газар руу явж байна. Өөр нэг жишээн дээрээс бүгдээр үргэлжлүүлж харъя. Манай түүн Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургачдыг боловсруулан гаргаж, мэргэжлийн түвшинд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсрэг даван сургалт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол хүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг. Солонгос Монгол багштай найрсаг 5 тухтай. Ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо ТОП-ийн 4-р төсөнд тэнцвүүлж байсан. Хичээлийн цагаараа нэмэлтээр хичээллэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлийг хангахыг хүсэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриалгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолны автобусны буудлын баруун талд байрлах Британий эзэнгийн баруун хойд талд Могулская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар хонд байрлаж байна. Манай утас 96 64 99 39 89 94 99 39 даяагуудаа залгаарай. таван өнөөдөр сургууль руу явж байна. таван өнөөдөр сургууль руу явна. таван бол өнөөдөр сургууль руу явна гэсэн санааг илэрхийлж байна. Када гэдэг нь руу явах гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд энэхүү нөхцөл нь гэдэг нөхцөл нь их шиг болон тийгүүлэгч үл хамааран шууд холбогддог байгаа. Тэгэхээр газар байршлаа хэлээд түүний дараа хаашаа явж байна гэсэн санааг илэрхийлж өгч байна. 저는 학교에 가요. би сургууль руугаа явж байна. 저는 집에 가요. би гэрлүүгээ явж байна. 저는 시장에 가요. би зах руу явж байна гэсэн санаануудыг илэрхийлж байна. дараах зургийг хараад харилцаарай гүйцээгээрэй. 다섯ник 롤라 씨는 어디에 가요? 롤라 하샤 явж байна. 공원에 가요. цэцэрлэг явж байна. 유키 씨는 어디에 가요? 유키 하샤 явж байна. 유키 씨는 시장에 가요. 유키 захруу явж байна. 막 씨는 집에 가요? 막 гэрлүүгээ явж байна уу? 네, 저는 집에 가요. 대매 би гэрлүүгээ явж байна. 타원 씨는 학교에 가요? 타원 гэрлүүгээ явж байна уу? 아니요, 회사에 가요. 간판 руугаа явж байна. та бүхэн хаашаа явж байна? найзтайгаа ярилцаарай. 어디에 가요? өнөөдөр хаашаа явах вэ? 집에 가요. гэрлүүгээ явна.
дараах текстийг ажиглан хараарай. 수진 씨는 뭐 해요? 수진 юу хийж байна? 운동해요. 막 씨는 뭐 해요? дасгал хийж байна. 막 юу хийж байна? 저는 공부해요. би хичээл хийж байна. өнөөдөр та бүхэн хаашаа явах вэ? Юу хийх вэ? Найзтайгаа ярилцж байгаа мэтэр тэмдэглэл бичиж үзээрэй.